Улирлын хүндрэлд цэг тавих санхүүгийн бодлого амжилттай хэрэгжиж байна. Жил бүрийн 11-12 дугаар сар болон дараа оны 1-ээс 3 дугаар сард сул зогсолтоос шалтгаалсан санхүүгийн хүндрэл үүсдэг онцлогтой Цэмжихой хязгаарлагдмал хариуцлагатай компани энэ онд санхүүгийн бодлогоо шинчилж алдагдлаа бууруулсан зэрэг бодит үр дүнд хүрч эхлээд байна. Тус компани 2026 оны бизнес төлөвлөгөөг компани төлөөлөн удирдах зөвлөлөөр баталж хэрэгжилтийг хангаан ажилласнаар эхний улиралд төлөвлөсөн 4.8 тэрбум төгрөгийн алдагдлыг 3 тэрбум болгон бууруулж 1.8 тэрбум төгрөгөөр зардлаа хэмжээ. 26 оныхоо бизнес төлөвлөгөөг бол 2025 оны 12 сарын 30-ны өдрөөр бол тууцын хурлаар батлуулсан. 1-р сартаа багтаагаад бид нэр худалдаа авалтын төлөвлөгөөгөө батлуулаад ингээд ажиллаж байна. За санхүүгийн эхний 1-р улирлын гүйцэтгэлээр бол бид 3 тэрбумын алдагдaltaй буюу алдагдлаа 1.8 тэрбумаар бууруулсан гэсэн ийм үзүүлэлттэй байна. Борлуулалтын бодлогыг шинчилж бүх харилцагчдад ижил үнийн нөхцөл нэвтрүүлснээр борлуулалтын орлого 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрджээ. Мөн дотоод нөөц ашиглалтыг сайжруулж тогтмол орлогын их үүсвэрүүдийг бий болгож эхлээд байна. Бид нэр бол 2 сард борлуулалтын журмаа өөрчилсөн. Үүнд бол хэд бага үнээр борлуулдаг гэсэн гэрээд борлуулагчдын үнийг бүр байхгүй болгосон. Ингэснээр бол бүх хэрэглэгчид нэгэн зэрэг нэг үнэтэй болсноор үүний үр дүнд бол компани 1.4 тэрбум. Мөн бол өөрийн гэсэн буудлын байдаг. Энийг бол он гарснаар бол яг буудлын зориултаар нь ашиглаад явж байгаа. Үүнд бол тодорхой хэмжээний сардаа бол 2-оос 5 сая төгрөгийн тогтмол бол орлого олсоор байна. Мөн ажилчдын байрыг ашиглах журмыг мөн бол дахин шинжилсэн. Ингэснээр бол хинч байсан үйлдвэрийн байраар хангах ийм нөхцөл нь бүрдэж ирсэн. Мөн тодорхой хэмжээний бас түрээсийн орлого бол энэ байруудаас орж ирж байгаа. Эдгээр ажлууд хийгдсээр бол манай ашиг бол 1.8 тэрбумаар ихсэл гэсэн. Цаашид Цэмжихой компани үйлдвэрлэлийн идэвхтэй улиралд мөнгөн хөрөнгийн хуримтлал бүрдүүлж сул зогсолтын үеийн мөнгөн урсгалын дутагдлыг бүрэн арилгах бодлого хэрэгжүүлж байна. Мөн цаашдаа бол манай санхүү удирдлагын газраас бид нар энэ 5-аас ерөнхийдөө 11 сар хүртэл бол мөнгөн хөрөнгийн хуримтлал үүсгэж байгаа. Үүнтэй холбогдуулаад бол бид нар 2026 оны сүүл болон 2027 оны 1, 2, 3 дугаар саруудад хэрэглэх мөнгөн урсгалын нөөц бүрдүүлэх гээд ажиллаж байна. Үүгээр бол бид нар хугацаатай хадгаламж нээх гэж байгаа. Хадгаламжийн хүүгийн орлогод бол бид нар 500 сая төгрөгийн орлого орохоор урьдсан байдлаар бид нар тооцоолж байна. Энэ хадгаламжаа бол бид нар эх оны сул зогсолтын үед бол энэ хадгаламжийнхаа мөнгөөр бол ажилчдынхаа цалин, хөлс, яаралтай сэвдвэг материал зэрэг энэ зардлуудтай бол төлөхөөр ингэж төлөвлөөд ажиллаж байна. Энэ жил бол бид нар бас санхүү удирдлагын газраас хэрэгжүүлэн ажиллая гэж бодож байгаа. Дараагийн том асуудал бол бараа материалууд агтлах саналыг нь зохиолын зөвлөлөөр гаргаад мөн үйлдвэрийн хэмжээнд бол нэгдсэн том агуулгын ийм систем шилжүүлэхээр явж байна. Энэхүү Цэмжихой компани 2026 онд улирлын хүндрэлд цэг тавьж тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааны суурь бааз бүрдүүлэх зорилттой ажиллаж байна.